Хало, Милэн. Монголын хамгийн анхны Эмилийн подкаст тавтамаар л да. Юуны өмнө манайд амир хүндтэй зочин орж ирсэн мэнэ. Алтартай. Миний хувьд бол амир алтартай тоглогч Тимбарк орж байна. Тимбарк тоглолтыг бүтэн эргүүлж чадлаа сая л. Тэглээ. Тэгээ Тимбаркын дээрээс 2 баатар 3 5 ч 4 ч баатарыг стандарт авцаа яа. Хөө авчаад. Хасны явц унсаад авсан миний онцлог араас нь хөлт өгөөд баалтаа орж ирээд Тимбарк тэр өдөр хилчих байгаа маань. Гоё байгаа. Тимбарк ороод ирсэн. Тимбарк. За, эхлээд та өөрийгөө танилцуулаач. За намайг Намхаа Жансан гэдгээ одоо 11-р ангид сурдаг. Дундгой аймагт амьдардаг. Иймэрлийн замнал. Иймэрлийн замнал чинь манай байрны найзууд байсан. Тэгээд бид чинь 5 сургуулаа тэгээд ганцхан л нэг ээжийнхээ уцыг холгааж гарч ирээд тэгээд сарвчин түүндээ тоглодог. Тэгээд тэр найз маань анх имэйл тоглож ирсэн. Тэгээд тэрийг хараад тэгэл ямар гоё тоглоом бэ гэж бодож байгаа л. Тэгэл нэг мэдсэн ээж имэйгээ утсан дээр татцсан л тоглож явчихсан. Тэгээд жил анх танилцчихсан та. Имэлтэй юу? Миний имэлтэй танилцчихсан сонсхоо. Манай ах имэйл тоглолтог гэсэн ахгүй юу? Тэгээд Чангигаар юу 10 ингээ хүн гээд номерт нэгт идэгсэн ш 5.10. Тэгээд тэрнийхээ номер 2-т нь идэг. Тэгээд 1 2 дээрээ байнга өрсөлдөг. Чаал намайг хідээч Чангигаар барахгүй гэдгийгсэн ахгүй юу? Хин юу яриад байгаа? Би угаасаа чи газ тоглоо л наад чи өөрт чи сурчгал юм бол өөрөө чи бол хооч чин заяа маяа гээл. Тэгэл агаагаа хожино гэдэг шааранда зөвхөн Чангигаар тоглоод сурж ижээ. Тэгээд тэгтээ хамгийн анхны сизон мод тэр сизондээ шууд мэтик орж исэн заяа. Тэгээ агаа бүр гайхаад хүй чи дүүхүү захиад тоглож сураас тэгээд биш тэр үед шууд ледэнд орчихсон. Тэгсэн чи агаа чи мэтик орчих юм бол би чамд хамгийн анхны Чангигийн чи скинийг хөдөлж авч өгье заяа гэл. Тэгэл заа гэл ихнийхээ сизон Чангигийн нормал скинийг агаагаар авахулж исэн. Тэгжэл анх имэйлд орж исэн да. Тийм өөрийн чадваруудаа юу н хэрхэн хөгжүүлж исэн бэ? Тэгээд тэр анх ингээд тэгээ орсон биз дээ баринатайхаа найзтай. Тэгээд тэнцэнээс цаашаа яаж бүр энэ хүртэл бидний хувьд бол про плеер болсон бэ? Про плеер ч жоох зөөрл тэмцээнд ороод тэр орсон тэмцээнд тодорхой хэмжээнд амжилт гаргаж чаддаг л хөвгцтэй. Тэгээд анх яаж өөрхөн чадвараа хөгжүүлж ирсэн бэ гэвэл яг өмнө жил 24 оны 1 сараас л ах та. Анх 24 оны 1 сард нэг кланд ороод тэгээд тэр клан маань бас Солонгост байдаг хүмүүстэй кустомцсон юм аа. Нэг багийн 100к, хүний 20к гээд. Тэгээд тэрэнд орж ялчаад өөрөө 20к аваад хожоод тэгэл имэйлээр мөнгө болж олох юм байна л гэсэн анх миний тийм санаа орж ирж ирсэн. Тэгээд тэрнээс шүрэн байдгаас илүү хичээгээл. Тэгээд яаж хөгжүүлсэн бэ гэвэл гаднаас бичлэг үзэн, ромруудын лайв байвал орж үзэн, тэгээд типми байвал орж үзэн, TikTok дээр бас бичлэг байвал орж үзэн. Тэгээд ер нь ихэвчлэн эдний л орсон бүх контентуудыг яг дагнаж үзээл ярьж байгаа юмсаа ойлгоол. Тэгээд онлайн мэдлэгээ өвлөжүүлж байгаа шүү дээ тодорхой хэмжээнд. Тэгээд тэрийг ранк юм уу тэмцээн дээр практикаар гаргаж чадаад тэгээд яг тэгж гаргад онлайн мэдлэгээ яг практик дээр ранк дээр гаргаж чадсан үл ер нь яг сайжирна. Тэгээд нэг сайжирчвал тэгээд хизээч юм уу болохгүй. Тэгээд яг тэр сайжирсан төвшин дээр л байна. Ер нь ромер гэдэг чинь энэ хүмүүс мэдгүй аа штэ. Яагаад ром гэдэг ролыг сонгох болсон юм? Яагаад би чинь анх фил байсан юм аа. Бүх ер нь рол нөхч тоглодог тэгээд манай нэг Азаа гэд найз, манай ангийн найз байсан. Тэгээд тэр фаны ер нь тоглодог Supreme метр ордог. Тэр чинь нэг топ 10 дотор орсон хүмүүс Supreme мод үүсэн шүү дээ. Хочин Supreme системтэй. Тэгээд тэрэнд нэг Isfani орсон байхаа. Тэгээд тэр андаа чи нэг манда танкрад өгөөч гээл. Тэгээд тэр найз минь танкерч гээл. Тэгэл анх танкер тоглож сурсан та. Таны тоглогчийн нэр яг ямар утгагаа бол тийм яагаад Тимбарк гэж үгсэн юм? Тэр чинь ундаа өстэй. Дуу сонсч ийсэн маа. 101 дуу сонсч ийсэн чинь яг чихэн дээр Тимбарк гэд шимсэн. Тэгээд тэр нь толгой тархинд ороод. Зүүд баян тэр бодогдсоор байгаа л тэгэл Тимбарк гэд нэр өгсөн дөө. Бүр яагаад энэ төвшин хүртээ тэгээд имэйлд өөрийгөө дөрвөлгөх шийдсэн өөр олон сонголт байсан үстэй. Тэг чаа чинь яа заавал имэйлийг энэ төвшин хүртэл нь өөрийгөө зориулах шийдв.
мэдхгүй гэж. Зүгээр л нүдэ найл хичээгээл тоглоол гэсэн. Дуртай хайртай болохоор тоглоол хичээгээл сайжраал гэсэн чинь нэг мэдгэд л энэ төвшөнд ирсэн байсан да. Ер нь уршлуулдаг, байнга ингээд тоглоход ч хүрэгдэг. Тий, ингээд хайртай дурлах шалтгаан чи яг юу байсан бэ? Тэмцээнд ороод тайзан дээр гарах, топ 3-т ороод арена тоглох. Тэгэд арена тоглоод ялаад тэгэд үзэгчдийн өмнө тэгээд цамаа дэж өргөөл. Нэг тийм TikTok-ууд байдаг ч тийм цамаа дэж өргөж байгаа баг хадаад багуу. Тэгээд тэднийг хараад тэгэл урам авдаг байсан да. Тэгээд урам аваад би ясны нэг юм сан гээл. Тэгээд төсөөлөхөөр гоё санагдал. Тэгэл бид хэдийг ер нь тоглохоор хаав иж болооч цагаа үрээд байгаа. Шал хэрэггүй тоглоом гэл амар уралдаг штий аав ээжэд нь. Ер нь өөрчөө хувьд аав ээж гэр бүлийн нөлөө ер нь хэрэгсэн бэ? Анх ер нь их дэмждэг байсан уусаа ойлгохгүй ч байсан. Тэгэд энэ өмнөх хийсэн дээр тэгээ топ 8-д ороод тэгээ амжилт гаргаад дотор руу явахаар болчлоо гэсэн чинь л гинт дэмжээл. Тэгээ тэмцээн болохоор ер нь бүх талаар л дэмжсэн тий тэр бүх талаар дэмжээл. Тэгээ бас дүүч нэг 20-ийн байхгүй. Тэгээ хичээл орохоор хичээлийн ийсэн үү гээл тодорхой хэмжээний шаардлага тавиал. Би тэр шаардлагыг биелүүлж тоглоол. Зөв. Тэгвэл ер нь анхлан тоглогчд бол ер нь эхлээд ээж авч бол угаас эсэргүүцэн. Тэгтээ цагаа зөв ингээд хуваарлаад яг зөв цагийн байртай тэг амжилт гаргах хичээл тоглох хэрэгтэй. Ер нь цаашдаа яая гэж бодож байгаа ирээдүйн зорилго байна уу? Ийм 6 марга ийм талаа болоод байж гэж бодож байна. Мэдээж бодож байгаа. Тэгээ ирээдүйн зорилго гэвэл тэгэл мэдээж дэлхийн аварга яваал төрүүлнэ. Эхлээд нь National Championship-д нэг ялаад гадаад явж үзчихмээр байна. Тэр бол ихтэй ирээдүйн зорилго л да, холын зорилго. Ойрын зорилго болохоор одоо MSA ч юм уу MSC-ийн тэмцээний топ 3-т ороод нэг спонсортой болоод тэр спонсороос цалин аваад тодорхой хэмжээний орлоготой болгол ойрын зорилго байна. Холын зорилгоо биелүүлэхийн тулд ихтэй ойрын зорилгоо биелүүлэх шаардлагатай байна л да. Тэр гадаад руу яваад дэлхийн аврагт орохын тулд бас надад тодорхой хэмжээний bootcamp хийх, бэлтгэл хийх шаардлага гарна шүү дээ. Тэгэл эхлээд ирээдүйн холын зорилгоо биелүүлэхийн тулд энэ ойрын спонсортой болох гэсэн зорилгоо биелүүлэх шаардлагатай байна да. Таны email-ээс авсан хамгийн том сургамж юу вэ? Яг email тоглож байгаа энийг л ухаарч илээ гэсэн юм байна. Нэг л ухаарч үлээ. Нэг том сургамж бол байх. Гэхдээ хичнээн 1-2 жилээр нэг чатаар арилцаад, найзлаад яг 1-2 удаа уулзч үзсэнсэн нэг тэрэнд бол бүрэн итгээд юу хэрэггүй шүү л гэж хэлээ та. Тоглоомоор танилцсан үндэд та нар уулзаа яваад байваа. Email тоглож байгаа хугацаанд хамгийн ярвагтай тоглолт байсан уу? Ер нь тоглож исэн чинь бүр амар ихтэй тоглолт талаад бүр тэгжила гэл. Бага. Энэ ийсэн тэр. Гэтэ тэр лайвтай байгаагүй л дээ. Яг би манай Node.js би ч өөр Node.js-ийг багтруулж ирсэн шүү дээ. Тэгээ тэр Node.js баг маань Hello Dream MP гээд тэр үед бас нэлийн л сайн баг байсан. Өмнөх ийсний MSC тэр топ 8 одоо орцсон, шигшээ 8-д орцсон. Гэтэ ер нь бол маях шаан гэсэн юу бол байсан л да, бодол байсан, ихтгэлтэй байсан. Тэр үед босуулыг алдсан. Ер нь өөрөөс нэлийн ихтгэлтэй байсан. Тэгэл дотор бол ер нь жоохон битүүхэн хэцүү үед юм хийж байсан. Тэгээ би яг тэр тоглолтод оролцохын тулд сайн цаанд сумдаа байж гаад тэгэд нэмээс манай багийн лифтэйгээд гол нэмээсийн төрөө дээрээ яг батны лими яг тэр өдөр 2 удаа тоглох хэрэгтэй. Эхний тоглолтод халиуд дээртэй тоглоод 2 дахь тоглолтод нь бас нэг багтай байсан юм аа гэж. Тэгээд тэр 2 тоглолтын дээр ялч шууд плей-офф руу орно. Тэгээд чи наашаа хүрээ дээр нэмээс оцт бөөнөрөө уулзчаад плей-оффт яг батал орё гээл. Тэгээд тэр чи амралтын өдөр байсан. Өглөөний 5 цагт бас чи өглөө унаандаа суугаад өдөр 3-аас тоглолт байсан. Очоод нэг хоолнд орж ичээд тэгээд уулзах газараа уулзаад тоглосон доо. Тэгээд эхний тоглолт ялагдсан юм аа. Яг эхний тоглолт бид чинь яг тэр үдс нэлийн шоконд ороод сандарч ирсэн. Upper bracket дээр divert ялагдсанаас хойш ерөөсөө lower bracket ялгадаг дандаа 2-0 явсаар байгаа. Тэгээ гинт эхний тоглолт дээр ялагдаад 0-1 гэж ихсэн чинь жоохон сандраал. Тэгээ бидсэн сандарч ирсэн. Хэрвээ дахиад нэг ялагдчихвол шууд буцаад
тэр аймаг руугаа явна. Тэгээ энэ хүртэл амир ирсний унаан цууж ирсний нэг ямар ч юу байхгүй хэрэг. Тэгээд дотор бол хэцүү л. Гэхдээ тэр үедээ ээж имээ ах их чи тэр дэмжилээс амжилт. Тэгэл тэрийг дотроо одоо бол. Тэгэл тэрийг уран бодчтой хичээж тоглоод шууд 2 дараа шалтгаал 2-1-ээр дуусгасан да. За баяр та. Энэ ихтэй ямар сэрхэлтэй асуулт зөө. Имэлийн бүх ингээ баатраад амьд байсан зөө. За. Тэр дундаас ингээд яг 3-ыг нь сонгоод нэг нь тэнд гэрлээд нэгийг нь үнсээд нэгийг аль энэ хэрэг байхгүй бодлого гэх юм бол аль 3-ыг гэдэг. Тэгвээс Сильванатыг гэрэл барах өөрөө тэр Money Empire-ийн хаан болно гэж. Үнсэх бол Лолитаг үнсч идүү. Үний Лолитаг үнсээд тэгээд алах дээр энийг алах юм гэж. Балманд гэхгүй. Яар балмандсан зүйл баг 500 ялна. 500 ялна. Монголын хамгийн потенциалтай эмэйлийн тоглогч хэн гэж бодож байна? Хамгийн потенциалтай Юки гээд голд байдаг. Юки гээд Beyond Core-ийн голд байдаг. Тэр бол хамгийн их потенциалтай л гэж бодож байна. Гэтэ ер нь амар сайн потенциалтай тоглогчтой байгаа л да. Кей байна. Кенигээд бас нэг 14 настай л 15 настай нэг хүүхэд мэд байна. Тэр амар баяр хүүгээд бас нэг XP байна. Тэр чинь надаа тэр чинь 2010 оны хүүхдсэн чинь хайх нь 600 стартай байх жишээний ер нь нэлээд сайн XP тоглогч. Баярхүү ер нь баярхүүгээ тэр хүнд л тэр хүүхэд л хамгийн ирээдүйтэй гэж орж ирж байна да. Тэгвэл ер нь эвэр тэг. Энэ дээр хичээдэг ба хамгийн ер нь pro player болоод ингээд амар олон хүмүүс мэддэг хэрнээ яг тийм потенциалгүй зүгээр л багтаач хэрэгтэй явж байгаа юм шиг тийм тоглогч байна. Амар сайн мөртлөө багтаж хэрэгж юм шиг харагддаг тоглогч юм. Үгүй ер нь муу заяа. Ер нь айгүй муу. Тэгсэн мөртлөө багтаач хэрэгтэй нэг яваал байхгүй. Тийм үү. Ер нь хой хоны бүх ингээд тоглогчдл ер нь амар сайн юу. Сайн шүү. Тэ байхгүй. Дэхгүй ч магадгүй юм байна. Өмнө жилгүй. Тэгээ өмнө жилийн MSC-ийн тэмцээн үеэр Imposter XP байсан. Дэкүүтэй Virtus-тай манайх плей-оффын lower bracket-ээр тоглоод яасан шүү дээ. Тэр үед Дэкүү яг сайн л байсан л да. Гэтэ яг Атиц шиг нэг сайн хангалттай сайн хэцүү өөдсөн тоглоод хэцүү бол байгаагүй. Тэгвэл email-аас гадна дотоо Valorant email биш амар олон тоглоом байгаа штэ. PUBG-гээс ахуулаад. Тэгэлээ яагаад email тийм онцгой юм? Яагаад дотоо Valorant-аас илүү юм гэж бодож байна? Тэгээд ер нь хүмүүсийн яг аль спортод яг ямар тоглоом тоглож эхлэх нь орчноос шалтгаалтай. Компьютертэй хүмүүсээ бол Valorant, CS:GO тэр тоглож эхлэе, карьер илдэр хөөгөө давьяасаа нийтдэг. Харин тийм компьютер байхгүй хүүхдүүд зэр нь гар утсан дээрээ л PUBG, email идрэл тоглох хэрэгтэй. Ер нь тоглоод карьерээ цаашаа өргөжүүлнэ. Ер нь тэгээд орчноос л шалтгаална. Гэхдээ надад PUBG-нд орох PUBG-гаар ер нь карьер өгөх бодол сонирхол байсан л та. Гэхдээ яахаа аргагүй email нь илүү арай сонирхолтой санагдаад яг тактикаараа яжил утасны тэр чадамж бага шаардна. PUBG дээр бол утасны чадамж ер нь шаардаад нэг хэцүү л байдаг гэсэн. Тэр ер нь бол утастай хүн болгон email-ийг тоглох боломжтой. Тэгээд хүн болгонд уцаагаа эсвэл аав ээжийнхээ утсыг уусаа гойж тоглодог ч байсан шүү дээ. Тэгэл ер нь тэгэхээр хүн болгонд email тоглох боломж байгаа. Тэгээд миний харж байгаагаар л ер нь бол pro player болоод ер нь дэлхийд гарахад хамгийн амархан надад email юм шиг санагддаг байхгүй юу? Яа тэгэхээр email-ийг чинь яг хамгийн анх ингээд нөгөө M6 эдрийн шалгаруулалтанд ороход бүх хүмүүсийг ингээд оруулаад тэрнээсээ 32-ын шалгараад 16 болоод 8 болоод тэгээд тэр нь ингээд арена тоглож молдог штеп. Тэнгүүд тэр доороос нь ахуулаад хэрвээ үнэхээр чадхал юм бол дээшээ гарах ямар ч асуудалгүй. Би тгийж өөрөө харсан. Би тэр 32-тай бараг шалгарсан байхгүй юу. Тэгэл ингээ болдсон байж тээ гэж амар бодож исэн. Тэгээд тохоо их дийж гисэн.
ер нь ийм л даваа талтай болохоор хүмүүс их тоглолт юм байна даа л гэж анзаарсан да. Ер нь тэнт доороос яг дээшээ марсныг бол сайн хүмүүст бол амархан, муу хүмүүст бол тэгэл ихний тол дээр хасагчвал хэцүү шүү дээ. Тийм. Тэгэхээр ер нь бол яг тоглоод яг таваа босгоо тэгэд амар сайн бэлдэж чадах юм бол ер нь бол сайн болох боломжтой. Ер нь эхнээс нь гэж бодож байна. Бусад тоглоомтой харьцуулахад тэгээд юу би CS дээр тоглож үзсэн байхгүй юу? Би ер нь CS-ийн тэнцээ амар үздэг. Тэгэл хичээлээ зүгээр тасалж очиж байгаа байхгүй юу? Тэгэл тэгсэн чинь тэн үдчихэж байгаад амар амархан санагдаад байсан. Ингээ хүн гарч ирээл буудаад л идэр гэл. Тэгэл өөрөө араас нь юу найзтайгаа хамт очиад тоглож үзвээ. Тэгсэн чинь амар хэцүү юм билээ тэр компьютерээр тоглолтог бол. Тэгэл хамгийн амархан мөртлөө хамгийн ер нь л бүгдийн боломжийн илүү нээж өгсөн тоглоом нь л ийм л гэж ер нь боддог шүү дээ. Ер нь имэйлийг тэгээд хүмүүс болж чадахгүй тэгээд тоглоал тэгэл бүр стресс дүүлж байгаа хэрнээ бүр ингээл өгч байгаа шиг тоглоал идэв шүү дээ. Тэгэхээр ер нь бол имэйл юугаар онцгой. Ер нь өөрөөтэй хувьд имэйл ер нь юугаар онцгой. Юугаар онцгой. Мэдээ чиний хэлсэн шиг бүх хүмүүс утсан дээрээ татаад тоглож болно. Компьютерт хүмүүс утастай явах нь мэдээж. Утсан дээр татаад тоглож болно. Бас имэйлийн бас зураглал дүрслэл нь бас шалтгаан нь болдог баха. Харахад арай амархан, цэвэрхэн, смут. League of Legends эдэрт жоохон имэйл тоглодог хүмүүс анхд League of Legends-ийг харахаар жоохон бараан дуу, нүд нь засч масахгүй байх шалтгаан бас нэг тийм тохиолдол байдаг л та. Ер нь бол имэйл бас тоглоомуудыг бодвол арай илүү цэвэрхэн харагддаг, хараа тоглоход ойлгомжтой. Тийм болохоор л бас ялгаатай онцлогтой байх та. Орой хугацаанд одоо 4 сараас ахуулаад 5 тэнцээнд болох гол шүү дээ. Тэгэл ер нь тэр тэнцээний талаар юу гэж бодож байна? Ер нь ямар хоо чиг хандлагатай байна? Одоо болох шүү тэнцээнүүд. Нэл болдгоороо л болно. Гэтэ гол нь хүмүүс эртнээс л бэлдэх хэрэгтэй гэж бодож байна. Тэгэх бол яг бүртгэл зарлагдлаа. Яг тэр өдөрт нь шууд хамаагүй та босгоол Facebook групп дээр пост хийгээл тэр нь уусаа ойлгомжтой шүү дээ. Нэг 5 6 сар, 9 сар дандаа л хийсэн болд. Яг тэрнээс нэг 6 сарын өмнө ч юм уу 4 5 сарын өмнө яг баг босгоод тэгээд яг тэр чигээрээ бэлдээд тэгэд орвол арай илүү их амжилт гарна. Тэгэхгүй бол яг тэр зарлагдсан өдрөө баг босгоод бэлтгэд бас жоохон давчин хугацаатай. Тэгээ ороход бас шууд ихэн тасагжуулт нэг цаг үрсэн хэрэг болно. Энэ нь бол эртнээс л бэлдэх хэрэгтэй тий. Монголд ер нь имэйл хэр хөгжсөн гэж бодож байна. Монголын e-sport сүүлийн жилүүд аюул хурцтай хөгжиж байгаа. Бид өхөл харж байгаа шүү дээ. Ер нь Монголын имэйлийн хөгжил ямар явж байна? Монголын имэйл хөгжил явах гаднаа бол амар хөгжиж байгаа юм шиг харагдж байсан. Ер нь олон тэнцэн болж байгаа шүү дээ. Гадагшаа хил дээр явах, wildcard-ны ирэх. Тэгээд Bog Donkeys бас сая 1 сар зөхөөсөн тэмцээн. Гэтэ гаднаа бол амар хөгжиж юм шиг харагдагдсан. Яг дотгошоо ороод үсэх юм бол хөгжил нь бас жоохон удаан л явж байгаа. Яг тоглогчны хүмүүс яг тогтож тоглолтгүй юм байхгүй. Жишээлбэл энэ босуулын Dök гэдэг core, Anirox гэдэг бас нэг ром бай. Эднэр чи яг бүтэн цагаар бол тоглохгүй шүү дээ. Оюутнууд хичээлийн тэгээд нэг завтай чөлөөтэй цагаараа л тоглож байгаа л тэмцээнд ороо. Гэхдээ яг бүтэн цагаар бэлтгэл хийгээд нэг мэрэгжлийн баг болохын тулд спонсор хэрэгтэй. Гэхдээ тэр спонсор зүгээр спонсорлохгүй шүү дээ. Өөрөөсөө тодорхой хэмжээний ашиг авахын тулд ивент итгэн энэ ер нь бол нэг нь л төрүүлж хөдөлгөх хэрэгтэй. Нэг бол спонсор байгууллагууд яг энэ хүмүүсийг сайжруулад ирээдүйн ашигаа бодно. Эсвэл яг одоогийн ашигаа бодоод яг сайн байгаа хүмүүсийг аваад ирээдүйтэй тоглогчдыг ер нь сонгохгүй байх ч юм уу. Гэхдээ яг тэгвэл одоогоор Монгол АИЦ-ийг 2 багт ер нь Монголын ихэнх хамгийн сайн тоглогчдыг цуглараад багтаа байгаа шүү дээ эзэн тий. Чингис Warriors гэдэг бас нэг организашн байна. Тэр бас нэг имэйл баг бас босгох тухай нэг яригдаал надад болж байгаа сонсогдоолаа. Тэр яг амжилт гаргасан хүмүүс биш, яг амжилт гаргах магадaltaй хүмүүсийг сонгож аваад тэднийг ивент итгээд тэгээд сайжруулад
явуулт ер нь тэгэл Монголын юм л яг жинхэнэ утгаараа л хөгжих байх та. Байгууллагууд ивент тэтгэгч тохиолдол байна, хөвөмж ивент тэтгэх тохиолдол байна. Гэхдээ хөвөмд ивент тэтгэх нь ер нь худлаа дөө. Bootcamp бид нар гаргаж өгье гэвэл бүр лагер магрийнхаа байшин тоглуулна ч гэх юм уу. Ер нь тийм хүмүүсээс татгалцсан л дээр гэж санагдтыг. Яагаад? Эсвэл шүү дээ хөвөмд чинь тодорхой юм чинь бас юу байгаа шүү дээ. Тэр хүн чинь яг бүх мөнгөө бол та нарт ивент тэтгэхгүй өгөхгүй зүгээр өгчихгүй. Ер нь тэгээд амар хязгаарлагдмал боломжтой. Яг bootcamp-тэй боллоо гэж бодлоо гэхдээ бүр лагер. Тийшээ гэхдээ гэрээсээ очиж баян тоглоно хэрэг хэцүү үстэй. Тэр хүн чинь яг сарын цалин гээд яг сайн ч өгөхгүй, яг өгөх ч юм уу, ч юм мэддэхгүй. Тэрний оронд яг байгууллагатай гэрээ хийгээд тэгээ тэрийг батлуулсан тохиолдолд bootcamp-д очиад тоглох бол ер нь баг бүрдүүлэлт хэрэг явагддаг вэ? Баг бүрдүүлэлт үү? Аха. Ер нь бол хүмүүсийн ихэнх хандлага нь бол group chat-н дээр тоглох тийм ROM байгаа эсвэл XP байна. Та босгоод хийсэн тарыг хэл ер нь амар их бицэл хийдэж штэ постод. Тэгээд ер нь баг бүрдүүлэлтээ та нар яаж явуулдаг вэ? Асал цаавар штэ. Амар цаавар юм болт. Юу болоод байгаа мэддэг, хөлд болгоо мэддэггүй биш. Би чарнаггүй би чарахгүй. Тэгээ нэг хүн 2 клан зэрэг орсон байх тохиолдолч байна. Тэгээ зэрэг орсон тохиолдолд аль нь илүү ирээдүйтэйг яг өөрөө хараад шийдээл нөгөө багыг хаях ч юм уу. Тэгээ нөгөө багын тэгэд нэгээр бол дутуу. Тэгээд хамаагүй хүн автчих болохгүй. Баг үрдүүлэлт ер нь хүмүүс ер нь ихэвчлэн хүмүүс бие биенээ таньдаг байт юм аа. Гайгүй хүмүүс ер нь бие биенийг арай гайгүй таниад Facebook дээр найзлаа. Яг би энэгээр чат хичээл багт байна уу, байхгүй байна уу, манайд орох уу, үгүй юу гээл. Яг ер нь тиймэрхүү байдлаар баг босголт явагддаг да. Одоо яг шинэ тоглогчдоо өгөх зөвлөгөөнүүдийг ер нь бол ирээ гэж бодож байна. Ер нь бол би пэйж дээрээ асуусан чинь ер нь шинээр тоглож байгаа хүмүүс зөвлөгөө өгвөл дээр хаа гэд хэлчихлээ. Тэгэхээр имэйл тоглож эхлэхээс өмнө мэдэх ёстой гэж бодож байгаа зүйл. Ер нь имэйл тоглохоос өмнө энийг чи мэдчихэл айгүй ирээдүйтэй хаа гэж бодож байгаа зүйл нөө. Имэйл тоглохоос энийг ер нь яг яриул зөндөөл юм байна л да. Рол болон тэр гаргадаг алдаа. Жишээлбэл нэг танкны имээ дагаж авчаад салахгүй байх ч юм уу. Ер нь тэр чин буруу байхгүй юу? ROM тоглогчийн үндсэн үүрэг хамгийн чухал чадваруудыг юу вэ? Хамгийн чухал чадвар. Мапа гэрэлтүүлэх, тэгээд айлхайн корын ретрийг даруулах гэж үзэх л байх та. Ер нь ROM дээр тоглож байгаа бол мапа айлуулах, гэрэлтүүлэл хин хаана юу хийж явж юм. Тэгээд айлуулах тэр спел электрийн дарсан бол мэдээллийн нөгөөд. Тэгээд хэрвээ айлхайн жанглер бас ер нь орох хэвээр. Хэрвээ зүгээр явж байгаа чинь нүдний чи болонд айлын жангл нэг бат мапа авч очиод лай болж болох ч юм уу. Баха хугацааг нь ер нь айлуулах багасгаад өөрийнхөө төлөв корд ер нь давуу тал ер нь хөгжил үүсэх ёстой доо. Таны хувьд хамгийн сайн таныг өрсөлдөгч гэж хэлж болохоор тий энэ л ми дээр наа гэсэн ROM ролтой багийн тоглогч юм бэ. Зөндөө. Ер нь арга бүгдээрээ тий. Монголцын шинхийн айцын эйтэн гаагүй айцын ч одоо эйтэн харсан шүү дээ. Акс тий хууч акул дэж дөнгө сая айцыг орсон. Хайлаа 3 гэдэгцсэн тий. Тэр накс. Их BTD ер нь л өнцгөр ингээд тоглож байгаад ёо энэ хайлын ROM ямар ядаргаатай вэ? Ямар хийцүү сайн ROM бэ гэлээд штий. Их ямар ROM гэдэг бол. Их тэр яаж тоглоод байгаа болохлээ болоо тий. Тэгээ драфтаас авч шалтгаална. Тэр яг үнэхээр зөв тухтай драфт хийсэн бол айлдаа ядаргаа лай болох арай илүү амархан эсвэл яг тэр үед онгод нь орсон ч юм уу нэг дахин чийдсэн бас тоглолтууд байдаг да яг онгод нь орсон. Ирлэг гейм ROM-ийг яг хийдэг маш олон рот идэв шүү дээ. Ер нь айл ротоор нь хөвчлэн тоглодог. Ер нь алийн хүмүүс санал болгоё гэж бодож байна. Ер нь мэдтэйгээ эхлээд мэдээ clear дээд айлхаа бас микроом бөклөө дэмж өгөөд тэгэл лито төрөн штэ поророо гэж. Тэгээ поророо
нөгөө тэр аль болох тэгээ жанглд өгчл гэж шинэ поророг интлээ вардна. Тэгээ тэрвээ таны коржны поророо дээр ихтэй даралцаад авчвал шууд айлхан бафруу орох гэсний ногоон руу нэг голем ч юм уу эсвэл дээр нэг цохмох үед шүү дээ. Тийшэл ер нь орох хэвээр доо. Гатрын зураг унших гэж мапасаа харах, мапаг эргэлтүүлэх гэд бас амар том ингээ асуудал байгаа шүү дээ. Ер нь тэн дээр ямар зөвлөгөө өгөх вэ? Хүмүүс яавал ер нь газрын зураг унших гэж юу юм бэ? Хүмүүс мапа хараач хэлээд нөгөөх нь хараал гэдэг юу ч ойлгохгүй. Тэгэл хараал гэдэг. Ер нь тэгэл таамаглах хэрэгтэй л дээ. Хамгийн эхлээд ер нь айлын корчнд яг 2 бафа авсан байна уугүй юу гэдгийг шалгах хэрэгтэй. Нэг 5-6 минут зэрэг айлын чин кор ганц ирээдээ авчаад ирээдтэй л гүйгээд бол айл чигээр бүлүүч юм байхгүй. Бүлүүн төрцөн мөртлөө тэг бүлүүг авахгүй яваад байвал айлхаа өөрийнхөө жанглыг дагуулж аваад бүлүүгийн хулгай ялж авдаг ч юм уу. Нэг тийм тэгэд хамгийн ер нь айлхаа мид цромыг дагаад гэрэлтүүлээд явж байгаа. Тэгэд ер нь команда бас ер нь сайн өгөхтэй. Команда бас ойлгоод тэгээ ашигтай сурчвал ер нь мапончтой мапитер дээр асуудалгүй л болчихно гэж. Тэгэд голдууд тэр линж байгаа хүмүүс нас өөрсдөө мапаас хараа командууд ромын командуудыг сайн хараад тэрвээ ромчин чам дээр ретрит дараад байвал яг чавраа очиж байгаа л гэсэн. Эмисийн гидэр дарж байвал ер нь бараг чам дээр байгаа гэсэн. Тэр хэрэг доормоор энд байж магадгүй шүү гэвэл тэр аваар байх магадлал өндөртэй. Гэхдээ тэр нь бас жоохон баталгаагүй болгоод чам дэрдсэн байх магадлал бас жоохон тсэн байна. Ер нь тэгэл ер нь бодгол шаардлагатай дүү. Тархи ажиллавал. Ер нь яг аль цаг дээр аль ролынх нь хүмүүс хаана явж байгааг нь ер нь бол бодоол энэ хавьд явж байгаа юм чинь ер нь бол ингэх систем байна гэдгийг ер нь бол бодох юм байна тий. Тийм гэхдээ тэр нь тоглолтноос өөрөө шалтгаалсан жишээлбэл драфт. Жишээлбэл айл Матилда ч юмс өөр моблит өндөртний илүү хурдан өргөтөө шийдэн бодорчтой. Тэгвэл айлч нь Матилдатай бол ассин кор бараг авахгүй дандаа сус файтер кор авна. Тэгээд тэднээс хөдлөх гэж явах бодно. Тэдний хурд хөдлөгч Матилда. Матилда ч тэгээд амар ин тентгүүл яваал хурд удны өргөтөөш нээгээл ер нь өөдөөс нь тоглоод мапын яг дасан л дасаад бас жоохон тамга гаргаж чаддаг болно. Гэтэ анхан шатны ромд бол эсрэг тоглож байгаа юм хэцүү байдаг байна. Ротейшн амар хурдан ин тентгүү яваал. Ром тоглогчид бүр хамгийн мартагдчихгүй бүр амар гоё кайф өгдөг зээлж юу. Тэр хөдөл байгаа юу. Ер нь ромоор тоглохгүй юу? Гоё. Хүмүүсийг танк авахгүй бүр ингээл таваараа биш ингээ соло болоод авч явахад дандаа ром гэдэг ролыг хвчлээ үлдчихдэг шүү дээ. Яагаад тэгээд идэв бол ром гэдэг яагаад гоё рол юм бол тэр талаар. Би зүгээр хүмүүст лай авах гэж л биш. Айл хүмүүст лай авах гэж л ром тоглолт гэдэг. Айлын чин жангл айлынхаа жангл руу ороод кор нэг айл цуг кор байвал би ороод бахмафын булаагаад эсвэл бүр нэг бахмын гүйч явах юм уу. Тэгвэл нэг аалчаад дээр амар тэрэл зайлаач яа. Тэрийн уншгал аяга гоё шүү дээ. Ачигдээ зовж байгаа юм байна да гэл. Зүгээр айлынхаа хүмүүсийг уурлуулах гэж ром авчихдээ. Бараг л. Ихтэй бас таварлага рон танк авцвал таврын дэмж авна шүү дээ. Тэгээ таврын дэмж аваад тэгээ бус багийн ч н ороод марксмын наалдах ч юм уу тавр дотор нь. Тэгээ кил халбагдаж өгөх л бас гоё л дээ. Ер нь ронг бол үгүйсээ баг явахгүй. Ер нь бол багийн тархин л гэж боддөө шүү дээ. Ер нь хамгийн юу тарих толгой сайтай өнгөлром дээр айгуу гайгүй тоглоно гэж бодод идэв шүү дээ. Тэгэхгүй бол тэгэл юу ч мэдэхгүй зүгээр бүүж орол өгöd идэг. Түг. Өөр ер нь бол рон тоглолтог хүмүүс их ч юм уу тиймэрхүү зүйлээ нөө. Миний асуугаагүй. Марксмен нэлээд салдаг шүү. Яа үний юм. Чи марксмен даад байдаг, марксмен ч хөгжөөд байдаг. Гэтэ бонти гэдэг нь сүлд гарсан шүү дээ. Нэг амар голд молцтой болоод байвал лидер борд эдэр тэр алтан тоомо гарч ирж мэрээд. Тэгээд чи амар хөгжиж байгаа даалж алж байгаа жишээлбэл нэг 10 20 кг хийчээд үхээгүй байлаа гэж бодъё. Тэгээд яг 12 кг хийчээд амар үхээд амар бомбтой болсон байхад чи нэг үхлийг хэд айлын чи хүмүүс бас амар тэрнээс голд авахгүй. Тэгээд хөгжөөд голдны зөрөгч нэг алга болно.
Тэгэхээр ер нь бол яг нэг хүний яг ингээд бүр ингээд babysitгээд хөгжүүлэх ш. Яг багийнхаа бүх ингээд тоглогчдод ер нь бол хүртээмжтэй тоглох хэрэгтэй юм тий. Гэхдээ тэр нь яг тоглолтын чинь ер нь early mid late гэж 3 ангилт шүү дээ. Early дээр ер нь бол core чинь хамгийн их дэмжтэй. Ер нь амар хөдөлгөөнтэй бүх юмыг л хийдэг. Early дээр core-до туслаад mid лилтс дээр marksman mid XP идэртийг хамт яваад байвал аль болно. Бас 5 минут дээр 2 дахь төртөл гарна шүү дээ. 2 дахь төртлөө авчвал XP шууд нөгөө 3 дахь нэгдээд mid marksman тэгээд ромтойгоо нэгдээд шууд дөрөв ламт яваад нэг 4 эсрэг 2 ч юм уу 4 эсрэг 3 вардах боломжтой байхгүй юу. Тэгээд тэр XP тэр офлайн гээд тэр сул үлдсэн тэр лейнийн корн аваад өөрөө хөгжөөд тэгээд багийн хятнасан хүний давтаа болохоор вараач аваад ер нь тэр нь л хамгийн их ашигтай. Харин энийг ерөөсөн хүмүүс амар ойлгохгүй юм шиг байна. Mid game ороод эхэлчихэл юм бол gold юм XP чи яг ингээд багийнхаа тоглолтод ороо явчингууд корн нөгөө нэг лейнүүдийг зэрлэхтэй байдаг шүү дээ. Тэгжэл лейнээ аваач ээ, лейнээ гаргаач ээ гэдэг болон тэрийн корн гүйцэтгэл багийн тай гэдэг явах хэрэгтэй тий. Бас төрөл лорд вар дээр эврээ удаан вардаа бас нэг зуралдах вар дээр гарч штэ төрөл лорд дээр. Ер нь team wins корн гис амар хурдан хөдөлдөг корн гис явал лейнээ гаргаал. Тэгээд тэр гаргасан лейн цэргүүдний явсараа таврын нүтэнд тэгээд мэдээж айлч нэг хүн буцаа тэрийн дэвлэх шаардлагатай болно. Тэгэхээр яг тэр вар дээр бол нэг хүний даваа үүсэж байгаа байхгүй яг 5 эсрэг 4 нэг хүний илүүдээ бол тэгэл шал өөр үсттэй. Тэгээд ерөө тэрийг цэргийг дэвлэхгүй тавраа дэвлэхгүй байлаа гэж бодоход тэгээд таны цэрэг чинь дээгүүр бүшлээд доогуур ч юм уу доогуур ч юм бүшлээд нэг тавар авна. Бас тэр тавар хонохоор objective илүү гарна, gold илүү гарна. Тэд ер нь их ашигтай та. За ингэж ер нь өндөрлөе та. Манай подкаст хамгийн анхны дугаарынх нь хамгийн анхны email подкастын сонсогч болж та нарт ч гэсэн үнэхээр их баярлалаа. Дараа дахин уулзлаа. Баяртай.